За өнөөдөр Дархуул аймгийн засаг даргын тамгын газар SDG Consulting гэдэг энэ хуулийн фирм энэ судалгааны байгууллагатай хамтарсан одоо хуулийн ийм сургалтыг зохион байгуулж байна. Одоо Дархуул аймгийн одоо төрийн байгууллагын удирдах бүрэлдэхүүнд. За энэ сургалтуудыг бид бүхэн бас суурал хэлбэрээр төрийн албан хаагчдаа зохион байгуулъя гэж ингээд хамтарч ажиллаж байна. За өнөөдрийн хувьд бол бид бүхэн дээр баг өдөр тутам тулгардаг хууль эрх зүйн актууд, хуулийн одоо шинжилсэн найруулгууд дээр бас орон нутгаас юм санал авах шинэ хуулиуд дээр, шинэ одоо журам зааврууд дээр ингээд санал авах энэ одоо үйл ажиллагаа бол өдөр тутамдаа тохиолддог. Тэгэхээр энд одоо хэрхэн яаж бид саналаа зөв боловсруулж өгөх юм. За энэ саналд бас энэ орон нутгийн саналуудаа тусахын тулд бид нар юун дээр анхаарах хэрэгтэй гэдэг ийм чухал сургалт. За нөгөөд сургалт нь бол энэ хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинжилсэн найруулгыг энэ удирдлагуудад бас танилцуулах. Тэр дундаа одоо Дархуул аймгийн хувьд бол ямар өөрчлөлтүүд гарах юм, юун дээр анхаарах хэрэгтэй гэдэг ийм чиглэлээр сургалтуудыг авч байна. За цаашлаад бол бид бүхэн энэ авилга ашиг сонирхлын чиглэлээр за Дархуул аймагт энэ авилгалтай тэмцэх дэд хөтөлбөр хэрэгжиж байгаа. За энэ дэд хөтөлбөрийн хүрээнд бас хэрхэн одоо сургалтуудыг авах гэх ингээд сургалтуудыг зохион байгуулах энэ ажлын эхлэл өнөөдөр ингээд эхэлж байна гэж ойлгож байна.